Яагаад хөлийнхөө засар дэгтээ унтах ёстой 4 шалтгааныг мэдэж аваарай. Хүн илүү 5 тухтай унтахад зориулагдсан дэр хэрэглэхийг зүгэлдэг. Бид толгойдоо дэрлэх дэрл хэрэгтэй гэж боддог. Тэгвэл энэ удаад бид хөлнийхөө хооронд дэр тавьж унтах нь таны биед олон талаар тусалж, илүү сайн унтах 4 гол шалтгааныг дурдах болно. 1. Таны биеийн цусны ирлэгтийг сайжруулна. Хөлнийхөө хооронд дэр тавьж дээш өргөх нь таны бие дэх цусны урсгалыг хөнгөвчлөхөд тусалдаг. Энэ нь судаснаас даралтыг авч цусны эргэлтийг хөнгөвчилж, эргэтнүүдийн хэвийн үйл ажиллагаанд тусалж дархлаа сайжруулдаг. Энэ нь судасны вений үүдхийг намдаахад тусална. 2. Хурхарахаас сэргийлнэ. Мэргэжигчнүүдийн үзэж байгаагаар хэрэв та байнга хурхарч унтдаг бол зүүн талаараа унтах нь хамгийн тохиромжтой байрлал юм. Гэхдээ нэг тазаараа унтах нь нуруу ташаанд хүндрэл учруулж болзошгүй тул энэ байдлыг дээрдүүлэхийн тулд хөлмийнхөө хооронд дэр тавьж явахыг зөвлөж байна. 3. Өвдөгний үгтийг багасгахад туслана. Хэрэв шөнийн цагаар өвдөгний өвдөл таныг байнга шаналгадаг бол хөлийнхөө хооронд дэр тавьж унтаж эхлэх цаг усныг игтгэж байгаа хэрэг юм. Энэхүү зөөлөгч дэр нь таныг тайгшруулж өвдөлтийг намдаахад туслана. Хэрэв та нуруугаараа дээш харж унтаж байгаа бол дэрээ өвдөгнийхөө доор байрлуул. Эсвэл хажуу тийшээ унтаж байвал өвдөгнийхөө завсар тавьж унтаарай. 4. Зөв байралтай унтахад туслана. Буруу байралтай унтах нь бие махбодод бидний санснаас илүү их хор хөнөөл учруулж нуруу, хонгог, үе мөч өвдөхөд хүргэдэг. Хоёр хөлнийхөө засар дэртээ унтах нь нуруу болон нурууны доод хэсэгт очих даралтыг бууруулдаг. Хэрэв та нуруугаараа харж унтдаг бол нурууныхаа доогуур жижиг дэр тавих нь таны биеийг зөв байрлал байлгахад туслана. Хэрэв ердийн дэр хангалтгүй бол илүү сайн тухтаа унтахын тулд тусгайлан хийсэн зориулалтын дэрнүүдээс сонгоо харж хэрэглээрэй.